боловч өмнө нас гişүүд асуусан учраас зарим нэг асуултыг цөөлье. За юуны өмнө энэ чухал учраас давтаж асууя. Бодит өсөлт 2027 онд 5.8%, 28 онд 6%, 29 онд 6.3% гэж тооцсон байна. Энэ нь одоо Дэлхийн банк, Олон улсын банк, Валютын сан ADB буюу Азийн хөгжлийн банк зэргийн таамаглаас нэлээд ахиу таамагласан байна. Тэгээ уул уурхайн экспортын нөхцөл байдал дэлхийн зах зээлийн эрсдлийг хэр тусгаж чадсан таамаглал вэ? Орлого бүрдэхгүй бол бид нар ямар хэцүү байдалд ордгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэд 25 оны нийт экспортын орлогын 78.3%-ийг ЗИС нүүрс эзэлж байгаа шүү дээ. Тухайлбал ЗИС 37.7%, нүүрс 40.6%. Тэгэхээр уул уурхайн экспортлж байгаа бүтээгдэхүүнүүдийн маань үн унвал тэр чигээр энэ таамаглал экспортын орлогоос хит хамааралтай орлогын суурьас шалтгаалаад 2027 оны бүх параметр нурах юм өндөр эрсдэл байна гэж харж байгаамаа. За дараа нь тэнцвэржүүлсэн тэнцэл энэ хүрээний мэдээлэл учраас гол хэдэн параметр асуучих. 2027 онд 1.7 их найдаар хасах тэрбум төгрөгөөр 1.7 их найд төгрөг байхаар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5%-тай тэнцвүүцээр ингээд төлөвлөж байгаа юм байна. Алдагдал буурч байгаа нь эрг мэт боловч одоо зүрүүг яаж санхүүжлэх вэ гэсэн тооцоол байна. За үрийн тухайд засгийн газрын үр 27 онд 5711 их найд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-тай тэнцэхээр 28-аас 29 онд мөн одоо 50% болон 45% хадгалагдахаар ингээд тус тооцож байгаа юм байна. За үрийн дарамт өндөр бөгөөд тогтвортой байдалд асуудал үүсэх үү гэж асуумаар байна. За тэгээд одоо бүгдээрээ мэдж байгаа сая анар бас хэлж байна. Орлого санхүүжилтийн тасалтын улмаас хэрэгжиж буй хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт барилгын объектын тоо нэмэгдэх зэрэг сүрэг үр дагавар үүсгэр байна. Өчигдөрхөн бид нар Пунсалмаа гишүүнтэй хамтран санаачилсан тогтоолын төслөө бол өргөн барьсан. Тэрэн дээр бол дуусаагүй барилгуудаа хэрхэн бид нар шийдвэрлэж болох вэ? Төсвийн дарамтыг хэрхэн бууруулж болох вэ гэдэг ийм саналуудаа тусгаад өргөн барьсан байгаа. Тэгэхээр энэ дүгнэлтийг ч гэсэн төсвийн тогтвортой байдлын зөвлөл гаргацсан байна. Энэ нөлөөллийг төсвийн хүрээний мэдээлэлд хэрхэн тусгасан бэ гэж асуумаараа. За бидний байнгын ярьдаг бас нэг том асуудал бол нийгмийн халамж байдаг. 2.8 их найд төгрөгөөр тусгасан байна. Тэгээд бид нар одоо янз бүрийн нийгмийн халамжч үн тогтворжуулагч ер нь энэ нэг талдаа зорилттой группээ дэмжиж, нөгөө талдаа зах зээлүүдийг дэмжиж, иргэдийн худалдаа авалтыг дэмжиж, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Хөдөө аж ахуйн салбарт ялангуяа маш их ийм дэмжлэгийн чанартай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл үр дүн тодорхойгүй байгаад байна. Өмнөх хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжсэн, ямар үр дүнтэй байсан, яагаад үргэлжлүүлэх болов гэдгээ сайн тооцоолж жагаад төсвийн хүрээний мэдээлэл болон тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгадаг баймаар байгаамаа. За ингээд тэгээ нэмээд энэ үлдсэн секундтэй ашиглаад хэлэхэд гадаад зээлгийн хуулийн төсөл унчлаа гэж байгаа. Тэ сүрэг эсрэг санал өгсөн гишүүдийг буруутгах боломжгүй. Төсвийн байнгын орон дээр ярилцсан 3 төслийн газрын тос Эрдэнэбургийн усан цахилгаан станц чухлыг мэдж байгаа хэдийгээр анханасаа төлөвлөлт тооцоол алдаатайч энийг бол дэмжихээс өөр аргагүй юм байдалтай төр зүрийн төслгээд дэмжиж байгаа. Гэтэл 3 дахь одоо байдлаар орж ирсэн тэр сэлбийн дэд төвийн түшгэлсэн орон сууцжуулах хөтөлбөрийг хасъя гэсэн зарчмын зөрүүтэй саналыг төсвийн байнгын ороод дэмжсэн байхад энд орж ирээд босгоцсон шүү дээ. Дэмжээгүй байхад тэрийг хасахыг дэмжсэн байхад За мөнх соёл гишүүн асуултаа дуусгая. Энд яах нь нэг нь буруу ойлголт өгөх гээд байгаа гишүүн болгоо өөрийн өнцгөөс хараад дутууд улмыг яриад байгаа учраас тодруулмаар санагдсан шүү. Төсвийн байнгын орон дээр хэд ярилцсан, ажлын хэсэг саналаа өгсөн, ажлын хэсэг дэмжсэн, хассан, чуулган дээр босцсон шүү тэр 3 дахь төсөл. Тийм учраас энд одоо зарчмаа яриад зарим гишүүд эсрэг санал өгсөн. Засгийн газар болон бусад гишүүд дэмжиж байгаа бол эрцээ бүрдүүлээд дэмжих боломж байсан шүү. 64-ийн 3 хүн дутаад ингээд унсан шүү. Зориуд протоколд үлдээе. Баярлалаа. За, ерөнхийдөө хариулъя. Ер нь мэдээж онлын хувьд бол эдийн засгийн идэвхжил сул үед бид эрэлтийг нэмэгдүүлээд
эдийн засгийг дэмжих гэсэн зардлаар дамжуулж гэсэн үг. Тийм ч учраас гишүүд бас энэ гадаад зээлийн ашиглалтын хуулийг батлая. Гадаад зээл их үүсвэр нь тодорхой байхад энийг хэрэгжүүлъя л гэж яриад байгаа. Энэ бол бас маш зөв. Үүнтэйгээ хавсаргаад бол засгийн газар гүйцэтгэх засаг л бол ерөөсөө л энэ ажлын байраа хадгалах бодлогыг авч хэрэгжүүлэхгүй бол цаашаа бол ажлын байруудаа алдвал маш их эрсдэлтэй. Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо бол яг нь ер нь олон улсын валютын санц тэр Дэлхийн банк за ADB ер нь эдийн засгийн өсөлтийг бол нэг 5.3-аас нэг 5.8% янз бүрээр л тооцсон юм бил. Тэгээ яг энэ дунджаас нь хараад дээрэс нь манай нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг дээр бол бас бид нар үнэлт өгөлт хийсэн. За экспорт бол өмнөх жилийн энэ мөн оны энэ үеэс бол бараг 60% өсчөөд байгаа нь бол сайн хэрэг. Цаашдаа ч гэсэн бие хэмжээ нэмэгдүүлэх болцоо байна. За үн ч гэсэн зах зээл дээр ер нь өсөлтөө байх болцоо бол байна. Муу зүйлийн хажуугаар бол сайн зүйл давхар байдаг. Дэлхийн эдийн засгийг тодорхойлж байгаа том гүрний дэргэд байгаа манай улсын хувьд үүнийг зөв ашиглах ёстой. Тийм ч учраас бол экспортоо бол нэмэгдүүлэхийн төлөө бүх хүч чармайлтаа бол дайчилж ажиллаж байна. Тэгэхээр экспортын хэмжээ өсгөр байгаа. Энэ жил ч гэсэн гүйцэтгэл өндөр гарна. Бид чинь нүүрсний үнийг ч гэсэн $70-аар ботсон штэ өмнө жил бол. Энэ бол давхах гэсэн юм үлэлттэй байна. За оюутлогоо бол цэвэр зэсийн агуулмж бол нэмэгдэнэ. За хөдөө аж ахуйн салбарт бол энэ боловсруулах салбарын өсөлт бол өндөр байна. За энэ орон сууцны барилга байгууламж гэдэг юм их энэ маш олон бүтээгдэхүүнүүдийг бид нар бэлдэж байна. Засгийн газар тэр shared mortgage, хамтын өмчлөл, ипотек, за одоо тэр түрээслээд өмчлөх гэдэг маш олон төрлийн бүтээгдэхүүнийг дэмжиж хувийн хвшлийнхаа бизнесийг тэтгэх ийм ажлуудыг хийж байна. Тэрээс энэ татварын хууль гарснараа бол яг бага орлоготой жижиг дунд эрхлэгч нар бага орлоготой иргэдэд олон одоо бүлгүүдэд томоохон дэмжлэгүүд үзүүлнэ. За боловсруулах үйлдвэрүүд дээр бол энэ гангийн цогц бүр зэсийн боловсруулах үйлдвэр, тэр нүүрс, пиролиз, тэр хөнгөн цагаан гэд олон боловсруулах үйлдвэрүүд бол бараг нийтдээ 9800 ажлын байрыг нэмэгдүүлэх түүний цаана бол маш олон компани аж ахуйн нэгжүүдэд одоо гүйцэтгэх ажилд оролцож идэвхжил нэмэгдэнэ гээд эдийн засгийн өсөлтийн энэ тоог бол хариултад дуусгах ерөнхий сайд. Тэгээ энэ бол бодиттой тоо. Тэгээд ер нь дунд хугацаанд нэг 6% байна л гэж тооцож байгаа. За мэдээж энэ бол дээд доод хязгаарыг баталдаг ийм хүрээ. Тэгэхээр үүндээ тохируулж бид нар одоо төсвийнхөө эх оныхоо төсвийг оруулж ирэхдээ төсвийнхөө гол бодлогоодыгаа буюу энэ тоонд хүрэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхий төсвөр дамжуулж одоо ямар реформ шийдэл хийх юм бэ гэдгийг хамтдагд шул оруулж ирнэ. Тэгснээр бид энэ эдийн засгийн өсөлт нэг 5.8-д байна гэдэг энэ тоондоо бол хүрэхийн төлөө ажиллана гэдгийг бас хэлий. Тийм ч учраас энэ бол төсвийн хөрөө бол өөрөө алдагдaltaж тодорхой үүссэн за зээлэж ашиглах бололцоотой ер нь байгаа нөхцөл байдалтай одоо бүрэн нийцсэн ийм л одоо төсвийн хөрөө болсон. Өөр бол мэдээж хуулийнхаа тусгай шаардлагыг хангасан 60% түрээгүй 50% GDP-ийн За эдийн засгийн хөгжлийн сайд инх баяр сайд нэмж хариулъя. Болцноо. За